Санаа 3 дугаар сургуулийн 8 биенгээс зохион байгуулалт мянган хүрээнд намын хэлцүүл инхүү хэлцэл байсан. Чамбар манай ингэ сурагч 3 дугаар сургуулийн 8 биенгээс сурагч эдгээр өвгөтэй талаар гэж. Гоё юм зурглынхаа утга санаа юу дэлгэнгүй яриад өгч. За энэ дээр манай гол дүр болох Сэм маань одоо шинэ сургуулиа шилжиж ирээд саксны багт орсон. Тэгээд тэн дээр багтаа ороод тэнцээд ороод ялагдаад найзууд нь бол уран багаад энэ бол дундуухан байсан. Тэгээд сайн найзуудынхаа итгэлийг дахин олж авахын тулд саксаасаа бэлтгэж найзууд дахин тэнцээд ороод найзуудыг дээш нь төлөж найзуудынхаа цааш итгэлийг авсан. Энэ аян зурглыг хийхэд бэрхшээлсэн үү? Одоо энэ надад хийхэд бол энэ салаалтууд тэгээд зохиолын сайн унссан байх. Тэгээд зургуудыг зурх мөрөд баг зургалтанд гарсан. Энэ аян зурглаас өөрөөр хийсэн бол яаж хийх вэ? Илүү юуны төрөлгөөс би юуны төрөлгөөс салаалтуудаа би бүр бол их салаалж үйл явдлыг улам татдаг шиг байна. Илүү олон зураг мөрөг би бол их томруулж байна. Тэрхүү намын зохиолч энэ намаараа сонсогчтой юуг харуулж байсан бэ? Би нөхөө хэдэрхий чи одоо энэ цагт тоглож чаддгүй байсан ч гэсэн энэ бол өөрийгөө хөгжүүл бусдын дарамт марам болоод чи тоглож чадахгүй ч гэсэн нэг тон сайн сурах тийм юугийг үлцээж хийсэн баг гэж бодож байна. Надад энэ амиг уншаад сонирхолтой санагдсан. Юу ч хэлээ. Дэлгэрэнгүй сайхан тайлбарч гисэн кажида байдлаа одоо л аваад байна. Энэхүү намыг дөгөөнө яг энэ гол дүр шиг Сэм шиг найз тэмцээнд орцоод ялагдсан ч гэсэн найзуудаа хөлөө ер нь бол сайн бэлтгэж саксатай гэж дээш найзуудаа хүлээлтийг авсан шиг нь бол шантарахгүй уран найзуудынхаа урмыг авч итгэлийг дааж авах шиг хэрэгтэй. Баярлалаа. Яг өнөөдөр намайг хэлцүүл ийм хөдөлгөөн баярлалаа.